За орой минь миний Монголын ард түмэн байна. Тэгээд нээл таруугийн маань энэ удаагийн хөзөр дэлгэл эхэлж байна. За энэ удаа их гоё асуултаар тавина. Ойржин гол ер нь хэдэн сарын талаар ямар байна гэсэн энэ удаа жоохон хайр дурлалтай юу орно. Таны ихэр төл одоо twin flame чинь одоо яг ямар хуу байна, ямар хуу төрлийн хүн байна те. Бас яг тэрнтэйгээ одоо учирсан байна уу, учраагүй байна уу? Ер нь одоо яг яаж учрах вэ? Яг яаж та хоёр одоо зохицов? Тэр талаар одоо асууж үзэх болно. За 3 үзэр байна. Савааны хатан, найдвар, савааны боол буюу савааны илчдэг 3 үзэр байна. Эндээс яг аль нь ингээ нүдэнд тусч байна? Сонгоорой. Юу шүү? Эрэгтэй хүн савааны боол татгаж болно. Эмэгтэй хүн энэ хоёр эмэгтэй үзэр татгаж болно. Тэр хүний одоо type тэ сүнслэг байдлын явах үедээ харж байгаа болохоос их тийм эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүд нь нэг тийм ээлмэл тийм бол биш шүү. Заа бити их төрлөөр бодож үзээрэй. Зөвхөн аль хөдөлтөд юу сайн татгаж чинь сайн хараарай. За тэгээд нөгөө талаас одоо айхтар өөрийгөө бас ингээд эргэлзэх тэнэлзэгтлээ гэж бити санаа зааваар зүгээр хоёр байл хоёулыг сонгож болно. Яагаад вэ гэвэл эн чинь зарим хүмүүст хоёрдуул жоох юм болоход идэв шүү. Тэгэхээр бити их юм бодоорой. За ингээ 3 2 1 сонгосон гэж найдаж байна. Эхний хөзөрлөөгөө орцгоё. За эхнийх нь савааны хатан. За хөзрийг ажиглавал одоо модон ийм үндсэн хэлбэртэй те ийм одоо юун дээр синтед нэгэн улаан хувцастай үзэсгэлэнтэй тэгтээ нэлийн тийм иршүүд баягийн тийм эмхтэй одоо ингэж суучихсан нүдэ анжигсан байж байна. За энэ ингээд ойлгох юм болно. Нэг өсөндөө саваа бол одоо уг нь бол галын элемент буюу одоо маш тийм дүрсгдэг төрлийн юм. За энэ одоо энэ таны одоо twin flame ихэр сүнстэй яаж холбогдох вэ гэвэл таны ихэр сүнс ерөн жоохон тийм за иршүүд гэх нь хайшаа юм. Гэхдээ айгүй тийм сайн суйртай, буйртай, тийм дайчин. Ер нь нэг юм тийм шатрон, юм хийвэл сайн хийждэг. Айгүй тийм айтайхан төрлийн хүн байна. Гэхдээ эмгтэй байгаагийн шалтгаан гэвэл юу шүү? Гаднаа далаалтан зүртэй ирнэ, буултан зөөлөн нэгсэндээ гаднаа амар тийм алж чадан ч юм уу амар тийм юу хэрнэ цагаатлахаар тийм зөөлөн одоо нэг хайрн гаднаа биш халан гаднаа хайрн дотроо тийм төрлийн хүн байна. Гаднаасаа ингээд амар тийм ширүүн дөрөв яад хийдэг ч юм уу тий? Эсвэл амар тийм дайчин юм шиг хэрнэ яг дотор хүн аюу зөөлөн, тайван бас хүнийг хайрладаг, халамжилдаг. Тэрийг нэг хайртай гадаараа нэг тийм гаргаад байдгүй тийм төрлийн хүн юм уу гэж ер нь өөрийг нэг талаас дүрсэлж байна. Нөгөө талаас одоо савааны хатан бол тодорхой хэмжээний жоохон тийм зүүн совинтай бас жоохон 6 дахь метрхүү бас давгүй хөгцсөн хүн байдаг. Тэгэхээр таны одоо бас twin flame-тэй тодорхой хэмжээнд заяаны одоо сүнслэг мэдрэмж нь хөгжсөн ялангуяа тэр талаа сонирхолтой бас юм хийдэг маягийн юм байна гэж бас гарч ирж байна. Тэгээ энэ дээрээс энийг ингээд нэмээд харахаар юу байгаа юм? Энэ чарта байгаль дунд нэгсэндээ ер нь юмыг аюу тийм юм бүтээж хийж чаддаг тууштай тийм дайчин төрлийн хүн байх юм байна. Тэгээд энэ дундаас бие биенийгээ сайхан эдгээгээд одоо сайхан урлаад явах юм байна гэж гарч ирж байна. За харин энэ дээр энийг гоё юм харж байгаа юм. Учирлан давхар гарч ирсэн байна. 6 аяга. Одоо хартаа. Одоо хөдрийг ажиглавал нэгэн эмхтэй усан дээ штэ. Даашинстай байгаа юм шүү. Даашинстай байгаа юм байна. Би бас нүцгэн бэ нүч харсан үгүй байна. Тэгэхэд нэг сайхан залуу ингээд уснаас ингэ татах гээд нөгөө эмхтэй ус гараагаа байж гин. Ер нь бол та хоёр бие биетэй тийм туслах, дэмжих маягаар танилцж татнсан. Давхар бие биетэй сайхан сэтгэлээ зориулаад одоо нэг юм хүмүүс идэг штэ. Гаднаасаа бие нэг юм хэлэх. Гэхдээ дотроос аюул сайхан бас бие бинийгээ бодоо явдаг. Тийм маягаар байж, тийм маягаар ер нь харилцаа холбоо үүсч тэгж сайхан явна үтэй гэдэг зүйл гарч иж байна. Тэгээ энэ чинь хартаа аюул тийм хотын төвдөж ерөнхий юу одоо хот дотор ойз гүүр мөрөн дээр давхар усанд одоо тэгэхээр ийм байгаа юм.
мэдрэмжэн дээр аюул тийм сайхан үйлдэл болоод ер нь нэг тийм одоо шууд бус романтик гэх юм уу таашийн. Шууд ч юм бол яг одоо тэгээ сайхан өмсөлцөө сайхан кино болзон яваал те. Амар тийм ингээл хайр дурлалтай. Шууд бус гэхээр бие биенийг тийм халамжилдаг. Ер нь та хоёрын хайрцаг гэсэн аюул гоё бие биенийг тийм халамжилдаг. Одоо нэг гоё үг гэдэг штэ. Би ч нэг төлөө өгөхгүй, би ч нэг төлөө амьдрах болно гэдэг. Яг тийм маягаар одоо та хоёрын харилцаа та хэдин та хоёрын шүү. Тийм харилцаа тийм байх нэ гэж гарч ирж байна. Гэхдээ энэ бол их сайхан зүйлээ. Одоо энэ чинь зарим тохиолдолд тийм хоосон үгнээс бол надад бол аюу үйлдэл л угсаа гэдэг юм. Яг би биений гоё халамжлаад аюу сайхан тийм дутуу нөхөөтэй. Одоо энэ хөсрийг сонгосон хүн тач гэсэн бас нэг талаар жоохон зөөлөн хүн байна гэж гарч магадгүй одоо мэдрэгч байна. Тэгвэл таны зөөлөн энэ хүн одоо бас дайчин байдлаар нөхөөд зөрөөд бас энэ хүний бас хит тийм жоохон ширүүн дөрөв занд нь та бас аюу сайхан нөлөөлөөд ерөнхий толгой бол яг уу нэг нь амар бүх юм шийдэхээс илүү 50-50 50-50 байх нь гэж гарч ирж байна. Яагаад гэвэл савааны хатан гаднаас аюур тийм одоо дайчин боловч дотор их зөөлөн байдаг. Тэгэхээр ер нь нэг юм бие биедээ сайхан эрхчлөөтэй чөлөө нөхчихсөн эрхчлөөстэй сайхан тийм харилцаа үүсэх юм байна та хоёроос. За тэгээ өөр юу вэ харъя л та. Энэ 6 аяг гэдэг юм чинь бие биед тусалж байгаа учраас ер нь одоо бие биенийх тийм дутуу шарахыг нөхөх давхар одоо удаан хугацаанд хайр мэдрээгүй байвал тэр хайрыг мэдрүүлээд их сайхан явах юм байна гэж гарч ирж байна. За тэгэнгүүт энэ нь хамгийн сонирхолтой нь 20 өдөр. За judgment уу одоо хувь тавилангийн одоо өдөр байна. Шүүлт. Эрэгтэй эмэгтэй хүүхэд ингээд ихээс төрснөөрөө те бурхны ингээ ариун шүүлтэнд орж штэ. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ер нь хувь тавилан та хоёрыг ингээ сайхан чиглүүлэх болно. Шал далийн нэг юм балдан дорж дулмаатай суучихгүй. Бас нэг юм та хоёрыг чиглүүлгээс ингээд учрах тийм заяараа ингээ хооллох учраас аюу бүх юм гинтийн болно. Ер нь хувь тавилан заа юм гэдэг шүү. Болгоё гэд болдгүй харилцаа байдгийг. Тэр бол хувь тавилангаас бас болоогүй л гэсэн үг байхгүй. Хэвээ болбооргүй юм шиг гэсэн хэрнээ амар өөрөө тийм эвтэйх ингээ зөөлхөн явцсан харилцаа байдаг. Энэ бол хувь тавилангаас болдог зүйл. Тэгэхээр та хоёрын харилцаа хувь тавилангаас болно гэдэг нь гинтийн учир байж болно. Эсвэл энтэй юу гэсэн байж болно. Гэхдээ эцсийн үр дүнтэй бие биед аягүй сайхан тасаад бие биед аягүй сайхан харилцаад тийм одоо харилцаа байх юм шүү гэдэг зүйлийг гарч ирж байгаамаа. Ер нь бол энэ хүнтэй уулзснаас хойш амьдрал чинь бол багаар өөрчлөлтөө бас илүү сайн руугаа те явна гэдэг зүйл гарч ирж байгаа юм. Тэгээ чинь зөвхөн сайн талаас өөрчлөлт юм тийм болчих байгаа юм биш шүү. Энэ чинь энэ хүнтэй цуг байснараа ягаад бусдантай хүчээр нийлэх гэдэг болоогүй те. Яагаад энэ хүнтэй нийлснээрээ одоо илүү тийм хайрын мэдрэл нэгдэг чинь арай өөр төвшөнд орох юм шүү гэдэг зүйлийг танд гарч ирж байна. За тэгвэл одоо гаргалгааны наривчсан руу орцгоё. Зя давхар ингээд эн чинь ийм байгаа. За гаргалгаа наривчсан дээр давхар одоо нарийн ширээ орж ирэх юм байгаа шүү. Яаж учрах уу те? Бас та хоёрын гол юун дээр зогцох уу? За энэ хүнтэй одоо тэгвэл нар гарцсан байна. За ингээ өдрийг харуул нар ингээд хүүхдийг харж штэ. Хүүхд морь өмчгсөн, тугай барьчихсан. Жаа хүүхд хэрнээ амар хүүхд ихтэй азаргалтай байна. Хувь тавилан та хоёрыг яг ингээд бие биений дутуу нөхөөр яваа гэж учруулж байна. Энэ хүүхэд бол одоо энэ морь бол хүүхдийг ингээд ийм сайн азаргалтай явуулна. Морь бол аюу зөөлөн тавих нь гол нь. Гэхдээ хүүхдэд аюу сайхан энэ ингээ морийн усаар азаргалтай тайван сейф аюулгүй мэдрэмж өгөх болно. Энийг нь бурхан хараад за энэ хоёр ингээл таарсан таагшууд тэгээд явж ирсэн бараг хувь тавиландаа зөхөндөө гэж явж байгаа юм. За энийг орчуулвал юу гэсэн үг вэ гэхээр та хоёр дутуу нөхж байгаа учраас хувь тавилан та хоёрыг аюу сайхан зохицуулаад явах юм аа. Энэ чинь одоо юу штэ
морь өөрөө явж байгаа юм. Тэгтээ шаардлагатай үед хүүхэд одоо бас морийг үсээр ч юм уу татаж болно. Хамгийн гол нь хүүхэд ингээд улаан туган намируулж явж байгаа учраас давхар морь ингээд хүүхдийг одоо бас хаашаа явж байгаа юм бас мэдээд гадарлаад явж байгаа. Нэгсэнд аюул самтууд тутгын нөхцөн бие бинийгээ тийм балансыг барьсан харилцаа байгааз яг ийм харилцаанд одоо аюул сайхан ивэлээ сайхан ивэгээд явах юм шүү гэж гарч иж байгаа юм. Нэгсэндээ бусдгүй хүмүүстэй яг хувь тавилангаас биш хүнтэй нийлчгээ жоохон азгүйтэл тохиод өгч юм уу болохоо өтгөж явдаг тийм ээ. Эсвэл хит ингээд нэг нь нөгөөдлөө морь мал нохоо хашиг зүтгээд байвал болохгүй. Энэ л за энэ хам чинь ялангуяа танд бол биш байх шүү гэдэг зүйл гарч ирж байна. За харин хоёр дахь нь 8 сэлэм. За энэ нь бол их сонирхолтой үзэр байна. Одоо таны сэтгхүү нэг талаас жоохон хайрцаглагдсан хэрвээ энэ хүн байхгүй бол эсвэл энэ хүний амьдралд юу яахгүй бол те таны яг одоо энэ бодолж байгаа хайрцаглагдсан байгаад байна. Одоо 8 сэлмийг харалтаа түүр ингээд сэлэм тойрсон байгаад ингээд мань хүн нүдэ анчихсан нүдэн боочгсон одоо өөрөөрөө бодлоос ингээд хайрцагсан байгаа шүү дээ. Сэлэм байгааг мэдгүй шүү. Сэлэм байгааг бол одоо нэг гар хөлийг уяаг тайлж ш дараа нь олно шүү дээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо та ялангуяа жоохон нэг тийм өөрийнхөө бодолтой өөрийгөө хайрцаглаад ийм байх хэрэгтэй, ингэх хэрэгтэй гэдэг юм байгаад байна шүү. Хэрвээ нэг бол ийм хүнтэй очсон гэж үзэж байгаа бол эсвэл учраагүй байна гэж бодож байгаа бол яаж учрах гэж байгаа бол ямар ч байсан энэ хүнтэй цуг гоё байх. Эсвэл энэ хүнтэй уулзах нөхцөл нь өөрөөрөө хайрцагж болохгүй. Сэтгхүүгээ чөлөөтэй байх хэрэгтэй. Энэ хүн бүтэхгүй. Энэ одоо тийм гар хөлөө одоо жоохон одоо хумсан дээр майк татсан жоохон заваа авах юм уу те. Эсвэл энэ жоохон намхан ч юм уу. Энэ эсвэл жоохон сонио гэж харж байгаа бол болохгүй. Жоохон юу гэж гарч ирдэг юм аа. Одоо энэ нь бол морь. Цагаан морь. Энэ бол хүүхэд. Уг нь бол те цагаан морийг тийм лаг үзэсгэлэнтэй ханхууч юм уу. Эсвэл нэг юм амар гой хүүхэн бол гоё. Гэтэл хүүхэд унтсан байна. Гэхдээ энэ бол таарын амьдралаас өгсөн зүйл. Яг хүүхэд бол ингээд бас жижигхэн боловч одоо яг үүндээ энэ мөр азралтай байгаас гадна яг таарсан байгаа байхгүй. Бас морин төслийн ачаахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан нэгэсэндээ таны заяаны хань жижиг сажиг пахтай гэвэл пахтай. Гэхдээ хамгийн гол нь том зураараа бие биенийг сайхан түгшээ тулаа явж тийм байна гэдэг зүйл гарч ирж байгаа юм. Ийм нөхцөл одоо бүтгүү гэж бодсон хүн чинь магадгүй бүтчих юм билээ гэж бодож үзээрэй. Гэхдээ бүтгүүч одоо тийм нэг их тийм өндөр сэтгэл төрүүлээгүй тийм. Эсвэл сонио гэж бодсон ч байж болно гэж гарч иж байна. За харин 3 дахь нь сүрж байгаа замбаг. Нэг ёсондоо таны амьдралд одоо энэ твин флейм гэдэг хүн орж ирсэн байр. Эсвэл оржцсан байгаа хүн чинь орж ирээд тийм таны амьдралыг бас суураар нь ганхуулах юм байна. Яг үнэ энэ хөнгүүгээр таавал аюу тийм ганцаар үздэг явхад бол их яддаг. Харин энэ хүн орж ирснээр бүр сууринда одоо чинь бүтэхгүй байрлал байлгаж бодъё л та. Тэгвэл тэгэл нураас нь дээр штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдрал ийм твин флейм яг энэ хүн чинь зөв хүн чинь биш бол одоо байгаар л. Одоо чинь ганцаараа ингээд мах зүтгэдэг хүн байлаа л та. Гэтэл ингээд хүн амьд орж ирлээ гэдэг адилхан мах зүтгэдэг байвал ямар ялгаа байсан юм. Харин тийм мах зүтгэдэг хүн байхад яг зөв хүн чинь орж ирвэл юу байхгүй юу? Яг энэ нэг юм мах зүтгэдэг чинь болоод эн чинь ганцаараа зүтгэх хоёр зүтгэхэр чинь өөр штэ. Яг тэрээр ордог юм шүү. Тэгэхээр энийг ойлгоорой. Зөв хүн чинь орж ирэхэд бол таны амьдрал бүр оронгоор сайхан зөв тал руугаа өрсөлдөж шүү. Буруу хүн чинь орж ирвэл нэг үл өрсөлдөхгүй махарсан хэвээрээ эсвэл бүр бүтгүүл руугаа өөрсөлдөх нэгтийг бодж үзээрэй. За тэгээд энэ юу шүү? Сингл мингл байлгаа таврыг битээ бодоорой. Ер нь нэг хажуу сууж байгаа нэг дараана бодоод хараад авчаарай нэг гид үзээ хөнжүүлснээ сайхан гараатай. Энэ хүн үнэхээр зөв дараагаа нүү эсвэл буруу тулгаач юу гэдэг. Хэрэг зөв дараан байвал та болж юм. Буруу улаач байвал тэгээд ер нь бас сайжруулах уу эсвэл энэ хүнийг яаж сайжруулах бодж үзээрэй. За юу. За харин одоо таны заяаны хань Oracle тал дээр одоо заяаны хань те одоо яг тэгвэл Twin Flame ихэр сүмс тал дээр одоо Oracle үзрээс юу зөвлөсөн байна харцгаая. За энэ хүнтэй ингээ уулзрахад тань
эдгэрэл эсвэл учирсан байгаа нөхцөл таныг эдгэрэл, амьдралын амт шимт одоо хартаа хоол хийж штэ. Таны амьдралд хамгийн гоё хэрэгтэй зүйлс бол амьдралын амт шимт гэдэг юм баггүй юу? Энэ хүнтэй учирсан нөхцөл бол таны амьдрал сайхан амттай, шимттэй, давхар эрдэс бодисоор баялаг тийм сайхан болно. Бодож үзээрэй заа юу. Хажуудгаас хараад аваарай. Энэ хүндээ л гэж ярихад. За хоёр дахь нь хязгааргүй одоо элбэг төлбөг байдал. Хүнтэй сайхан уулзрахад тэр хүн чинь сайхан тэр хүнээс байхаа сайхан аз ивэгээл бүхэм сайхан смүүч яваал зөөлөн байгаад байвал тэр хүн шүү. Давхар тэр хүнтэй харилцаас аюу сайхан смүүт зөөлөн ингээд те одоо канкигаар голох гэдэл аюу сайхан гэдэг явдаг штэ. Тэгээ яваад бол болж байна. Тэгэхгүй бол нэг юм одоо халтчуунаа хамар мураа хоглаад эсвэл одоо тий одоо танкер явж байгаа чинь бас нэг хулгайшаар таардаг шүү дээ. Тэгээд нэг ялангуяа монгол хүн байна. Тэгээд нэг одоо хаашаа нэг юм авахгүй бол болдгоо мөгийг нэг бацаа байдаг шүү дээ. Зүгээр явж байхад л шууд хүний малгай ус чинь нороолт ус чинь тий бэлий усдаг. Тэгээд яг тийм аян хүмүүс иргэн тойрон байгаад байвал ерөн бүтэхгүй хүн байх шүү гэж бодож байгаа. За юу. За харин заяаны хантай чинь уучрах эсвэл заяаны хань одоо твин флемтэй чинь байхад анхаарч болгоомжлох зүйл юу вэ? За ер нь сонголт нь тэр хүн таныг оруулаад нэг тийм яаж одоо яг чи өөрөө л мэд. Тэгвэл би ч сонголтыг өгөөгээд байвал ер нь бүтэхгүй хүн шүү. Тантай байх хэвээр хүн аюу тийм тайван дөлгөөхөн таны ус юм шахтгүй байх хэвээр. Гэтэл нэг юм шахаад хоёрын оронд токсозон гаргаад байгаа хүн бол тантай бас нэг тийм зохицохгүй таныг ядраа. За яа. Нөгөө талаас бүх юмыг төлөвлөхдөө таныг тийм өөрөөр байлгаад байвал ийшээд явнаа даруунаа чи дагаа явнаа гэд байвал болохгүй. Бас таныг бас хүндэлдэг байх хэрэгтэй. Хоёр дахь нь нэг зоос. За зоос бол таар үзэрлүүд дэндүү одоо хамгийн удаан үзэр доктортой. Энэ хүн одоо юу гэвэл таныг тийм дэндүү амьдрал чинь удаан чирээд байвал болохгүй. Энэ чинь таны амьдрал за яг хав айл нэг нь 60, айл нэг нь 40 гэж болно. Голдуу 50 байвал 50 байвал сайн. Гэтэл нэг нь 70 30 юм уу 80 болоод байвал ер нь бас бодож үзээрэй. Ялангуяа тэр хүн бас хүснээр хичээхгүй байгаа нөхцөлтэй бодож үзээрэй заа юу. Энэ хүндэл гэж ярив. За тэгээд эхний хөдөр маань ингээд дуусч байна. Бичлэг маань одоо хөдөр дэлгэрдүүнд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийгээрэй, сабскрайб дараарай. Мөн донешн явуулаад маш их баярлах болно. Мөн гүлэний утган дээрээ юу хийхийг хүсэж чинь, ямар хуу ингээд зүйлийг манифест зорж чинь, юу мөрөөж чинь те. Тэрийг бичиж явуул тэр чинь төлөө сайхан ерөөлөргөө залбирал үлдээд манифест хийх болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайныг хүссэн өрөө. Одоо ингээд хоёр дахь өдөртөө би жаа тэрнээс өмнө юу вэ? Миний хөгшин, миний бороо анхаараа заа юу. Амьдрал хоёр хүний харилцаа, хоёр хүний хамтын асуудал тогтдог болохоос нэг нь махраад нөгөөх нь одоо нэг арслан мөнх хоёр жаадаг үлээ. Нэг нь янзглаад байж нэг нь үүрээд үстэй. Тийм биш шүү гэдгийг ойлгоо заа юу. За одоо хоёр дахь үзэрлүүгээ орцгоё. За хоёр дахь үзэр маань юу шүү би нүуний ихтлээ хот гэсэн байна 3 шүү. Одоо хатан гэдэг эмгтэй үзэр. За эмгтэй гэдэг хатан гэдэг үзэр маань одоо хөзрийг ажиглуулээ. Чулуун сенти дээр одоо одтой тэнгэрийн доор одоо нэгэн эмгтэй тариалан талбайн донд биш үү? Одоо юмыг харчихсан, тариа барьчихсан. Хажууд нь бас одоо хоёр талаар толгойтой юу байна? Бүргэдийн зурагтай бамбай байна. За таны ерөн заяаны twin flame хань маань яа гэдэг юм чинь бол их сонирхолтой хүн байна. Олон юм амжуулж чаддаг. Одоо юм биш нэг жоон хүүхэн шиг шүү. Ойлгоорой. Эрэгтэй чи эмэгтэй ч вэ? Эмэгтэй хүн бол яг болж байна. Аюул сайхан эмэгтэйлэг юм байна. Эрэгтэй хүн бол жоохон нэг тийм баг зэргийн хүүхэн шиг зантай. Гэхдээ суурьнд нэг тийм далаалт нь юу хөрнэ? Сүртэй хөрнэ бас буултан зөөлөн гэх юм уу? Амар тийм хүүхэн шиг тийм жоохон шалчхан юм уу? Эсвэл амар тийм эрэгтэй шүүд бол нэг биш. Гэхдээ аюул сайхан халамжтай, олон юм сайхан зэрэгцүүлж чаддаг. Давхар аюул тийм хүнийг чин сэтгэлээс хайрлаа тийм. Аюул тийм юу нэг юм эмэгтэй эршүүд байдаг штэ.
гаднаасаа тийм ширүүн дөрөв ирнэ тийм дотор амар тийм зөөлөн одоо ер нь аюу тийм өрөвч нөлөмсөн ойрхон нэг тийм байдаг да. За төсөөлцгөө нэг жоохон нэг юм яг эргэн тойронд ч байгаа нэг юм ах байгаа. Ялангуяа халамжчаараа бүр нэг юм жоохон нэг тийм нүдрүүнд очиж байгаа нөлөмсөн очиж байгаа. Рэпер нөлөмсөн сүг гэдэг шиг тийм хүмүүс байдаг да. Гэхдээ сэтгэл нь их сайхан хүмүүс одоо амьдралынхаа нүг бас олон юм үзсэн. Ер нь нэг хүнийг аюу сайхан хайрлж болгоч ариухан ер нь жоохон шудрагдав баг зэргийн орк. Гэхдээ хүний төлөө аюу сайхан болгоё гэдэг. Гэтэ орк нэг тийм бүдүүлэг соёлгүй биш. Ер нь нэг тийм жоохон хайнг талын тийм төрлийн хүн бол ер нь өөрөө чинь ер нь заяаны хайн твин флейм ихэр сүмс ер нь байх юм байна гэж гарч иж байна. Одоо энэ нэмэгтэй бол одоо явахгүй юу? Их ариухан зөөлөн гэж ордог. Яг тэрэн шиг тийм хүн байна. А дээр нь од байгаа нь өргөж тийм найдварыг болгоё бүтээдэг, шазуур зуудаг, айтайхан тийм хүн байгаас гадна одоо гадаа нь юу гэж бааха одоо юм тариалан одоо тариан төрөө болчихсон тариан төрнүүд байгаас ер нь амьдралынхаа ингээд бас гүрий сайн зүтгэж яагаад юмны ард гарч чаддаг. Одоо энэ тавигч бас зөндөө тариад туслаа зөндөө болж байгаа штэ. Яг тэрнтэй адилхан ер нь нэг юмны ард гардаг, даацтай, сууртай, бас тууштай тийм төрлийн хүнтэй ер нь хүн өөрөө ч аюу сайхан тийм заяаны хань, twin flame одоо ихэр сүнс болох юм байна гэж нэг талаас ингэ гарч иж байгаа юм аа. Одоо тэгэхээр ийм байгаа шүү. Одоо бас нэг талаас эмгтэй хүн гэдэг чинь одоо эрэгтэй хүний хувьд илүү тийм логик сэтгэлээ бас заримдаа илүү сайн мэддэг. Яг тэрнтэй адилхан бас жоохон толгой сайтай тийм төрлийн хүн бол гарч ирж байна. За тэгэнгүүт яаж уучраад юм хүн болоо те юу болох вэ? Нөгөө талаас энэ хүнтэй уулзснаа бас амьдралч ямар өөрчлөлт гарах вэ? Хоёр дахь үзэр Сэлмний хүлэг баатар. Баатар маань яста үүлэн дунд амар мөртэй баатарс шүү. Дайраад л гэж авчиж штэ. За юу гэдэг юм аа? Энэ хүнтэй уулзснаа аюу гинтийн одоо үйл явдал болно. Амар гинт боломжууд гарч ирдэг ч юм уу. Эсвэл ботгоо гэж өмнө одоо болчоо бүтчүү гэж бодож байсан юм огцон били явцдаг ч юм уу. Гинт боломж гарч ирдэг ч юм уу те. Яг тэр шиг бүх юм хурдлаа явна. А тэрийг энэ хүнтэй цуг юм хийдэг ч юм уу. Цуг ингээ болгоо явахаар ингээд өөрөөр ингээ цаанаас ингээ бүх юм болоод зөвтлөгөө хандаа жоохон яаравчлаад ирэхэд л те. Тийм нүд гоё болно гэж гарч ирж байна. Ер нь нэг хүний сайхан бодод үзээрэй. Бүхэн гинтийн төс тасгэд болцсон. Пайлын битман дотносцсон. А давхар төс тасгэл болцсон. Нэгтгэд одоо бүх айш машин шийдэгдсэн те. Удаараа заваардаг гэсэн үг чинь ингээл гясгас болдог ч юм уу. Эсвэл тэр хүн өөрч амьдрал орж ажил төрж орцоор одоо бүх юм чинь аюу сайхан хордуурдан бүтээгдэх ч юм уу те. Тийм байгаад байвал нэг талаас энэ хүн бас өөр чинь одоо твин флейм ихэр сүнс байж болж байна. Яагаад гэвэл энэ хөзрийг ер нь сонгосон хүн та жоохон юу байгаа те. Жоохон нэг тийм зөөлөн гэх юм уу. Одоо баг зэргийн тийм гацалтын байдалтай байгаад байна. Яг амьдралын нөхцөл дээр юм. Одоо тэгээд энэ хүн байхаар бүх юм аюу хурдан зэрэг болдог. Эсвэл энэ хүний сэтгүүч юм зүйлснэр явбал аюу сайхан юм хурдан болоо явдаг ч юм уу те. А тэгээд энэ хүнгөө болохоор хувь хүн ер нь жоохон удаан талдаа байж магадгүй юм уу гэж нэг талаас гарч ирж байна. За тэгэнгүүт 3 дахь газар юуны хатан, заосны хатан. За эстежигтэн байгалийн сайханд нэгэн чулуун синтетээр одоо бугын өвөртэй тэтэн зүсэн нэгэн хатан сууж байна. Их амар амгалан сайхан сууж штэ. За хөдрийг ингээ ажиглуулъя юм байна. Одоо энэ хүн та хоёрын уулзлаас одоо давхар ингэж аахгүй юу? Аюу сайхан халамж, хайр халамж бие бинийгээ дутуу нөхсөн. Давхар одоо юу гэдгийг бие биендээ ингэ тийм яг гоё ингэ сайхан таарсан. Одоо ингэ лего өрхөр аюу сайхан таардаг штэ. Таг гэдэг уурдаг штэ. Яг тэр шиг
бие биенийг давхар таарсан. Ялангуяа та хоёр одоо хайр халамжлах гадна зогтой ямарваа нэг юм бизнес ч юм уу эсвэл зогтой ямар нэг юм хийхэд бол аюу сайхан том зургаар аюу сайхан болдог. Тэгээд одоо юу гэдгийг энэ та хоёрын одоо хамгийн гол ойлголт буюу одоо энэ хүнтэй яг зөв замаар явж байгаа гэдэг нь зоосны хатан бол юм баггүй юу? Урт удаан хугацаанд зоос хэлдэг шүү дээ нэг хамгийн удаан хүзэр юм аа гэдэг. Яг тэрнтэй адилхан таны амьдрал энэ хүнтэй зөв байснаар аюу удаан хугацаанд урт удаанда аюу сайхан дээш яваад баг багаас зогсолтгүй аюу сайхан амьдрал нь өсөөд өсөн нэвжээд цогтой юм хийгээ те. Тэгээд бие биенийг олон сайхан хайрлаад урт удаан хугацаанд аюу сайхан явах юм байна гэж гарч ирж байна. Энэ бол яг үүндээ бас олон хүнд олдгоо жаргал. Ялангуяа одоогийн нөхцөлд бол би 6 жил үзэрдэлж чинь энэ хугацаанд бас хүмүүс үзүүлнэ. Харин та яг ингээд зөв хүнтэйг энэ хүнтэй сайхан учирч чад бол аюу сайхан урт удаан хугацаанд аз жаргалтай давхархам юм төлөвлөөд тэгээд бие биенийхээ төлөө чи ингээ хардаа найдварын буюу од гарчихсан ингээ эмхтэй энэ хүнтэйгээ тавчиж штэ. Тэгэхэд бүх юм чинь аюу сайхан дээшээд одоо эрэг шуултан болтон аюу сайхан боллоо гэж сайхан давхиж яваад гол нь таарийн харилцаа уртаа хугацаанд амар үр жимтэй, үр жимсэн цэцгэлсэн ийм сайхан байна гэж гарч иж байна. Тэгэхээр энэ хүнтэй одоо бүтггүй хүнтэй одоо үлээ буруу хүнтэй байна гэдэг мэдийг ивэл зөрөөдөө хямархан. Энэ хүнтэй урт удаан хугацаанд байхад одоо байнгын хэрүүл оруулалтай эсвэл амьдрал дэвшгүй ч юм уу эсвэл бие бинийгээ тийм одоо дэгэж унаахад дотор өслөдөд байгаа бол таны бас зайны хань мөн биш үдгийг бодож үзээрэй заа юу. За харин одоо энэ дээр чинь гаргалгааны нэрвсэн үзрүүд юу гарсан байна хэдүүлээ харцгаая. За их сонирхолтой 3 үзэр гарсан. Эхнийх нь 7 зоос. За хүзрийг ажиглуул те нэгэн залуу одоо ингээд байцаа хурах юм шиг ингээд юу гэж штэ. Жохон амьдралын сорил танд орж ирж магадгүй шүү. Ялангуяа энэ хүнтэй цуг байхад. Ичнэ юу байгаа штэ нөө зоосны хатан гэж юм байгаа штэ. Давхар эмгтэй гэж үзэр байгаа штэ. Одоо энэ айл нь энэ хоёр бол аль аль нь урт удаан хугацаанд олон юм зэрэг амжуулагддаг үзэр. Ингээ явж байхад мэдээж төрмийн дагуу амьдралаас сорил орж идэг. Энэ хоёрын харилцаа хэр бат бөх юм бэ гэдгийг. Хэрэв өнөхөр зөв хүнтэй очилсан гэж явж байгаа нөхцөлд бол аюу айтайхан явчихна. Тэр сорил нь харин юу вэ гэхээр одоо эргэлзэх, жоохон тэнэглэцэх тий яг энэ хүн зөв буруу юу гэдгийг бодогдуулах эсвэл өөр бас нэг юм жоохон хор гүйлгэх ч юм уу тийм нэг жоохон заваарсан юм амьдрал чинь болж магадгүй шүү гэдэг зүйл тань дээр гарч ирж байна. Ийм юм гарч ирж байгаа бол битээ юу юм гарч ирээд одоо зүгээр байна гэдэг бодолцоороо орж ирнэ шүү дээ. Одоо чинь урт удаан хугацаанд та хоёр зүгээр юм чинь одоо аюутайхан байна. Тийм байгаа бол зүгээр энэ бол амьдралын сорил юм байна гэж ойлгочих. Харин үнэхээр ингээд бас бүтггүй яг логикоор бодно шүү. Мэдрэмжээр биш. Бүтггүй тийм логик юм ингээд гарч ирвэл ер нь бас бодолцоороо гэж гарч ирж байна. Тэгээд энийг ингээд нийтээр ингээд харах юм байхгүй юу? Та ер нь энэ хүсэл сонгосон хүнтэй амьдралдаа бас жоохон үе хэрэгтэй бол хэрэггүй бодол автах гэдэг юм байна. Энэ дэш таны сүлт тал гэж бас жоохон ховд байлан сордсон байх шүү. Ялангуяа харилцаа, хайр дурлал тал дээр заа юу. За харин хоёр дахь нь хангид мэн буюу хүлээстэй хүн давшаарцсан. Энэ үг нь ийм хүзэр шүү. Битээ буруугаалаа. Ингээд модон донд хүлэгдсэн байгаа шүү. Дээшээ харсан байна гэдэг нэг хайтайхан байгаа юм. Энэ нэгэсэндээ таны амьдрал айгүй одоо зөв замдаа орно. Бодож байгаа тэр хүнтэй уулзнараа зөв замдаа орно. Яг энэ хүн яг гарч ирэхээр таны нэг юм хийж болохгүй байсан зүйлс эсвэл хөдөлгөөнгүй болсон зүйл ч юм уу те. Тэр зүйлс чи огцон боломжууд нь гарч ирээд бүх юм сайхан болоод ингээд орох юмаа гэдэг зүйл тань дээр гарч ирж байна. Амьдрал бол юу штэ. Зөв хүнтэйгээ ялангуяа таны нөхцөлд бол зөв хүнтэйгээ учирвал бүр сайхан өснө дэвжээд хийх юм гарч ирээд одоо бүр боломжууд нь гарч ирээд азны үед их сайхан явна.
буруу хүнтэйгээ та байвал та нэг юм жоохон ээж болчих гэдэг юм байна. Нэг юм за зүгээр эмэгтэй байлаа гэхэд нэг юм эр хүүхдийн ээж эрэгтэй байвал гэдэг нэг бас нэг эр хүүхний аав болчих гэдэг юм байна. Тэгэхээр зөв хүнтэй буруу байна уу, буруу хүнтэй байна уу гэдэгс жоохон бодож үзээрэй. Би танд бас сануулмаар байна. За харин 3 дахь үзэр маань савааны хатан. За хөдрийг ажиглавал нэгэн чулуун синтетээр амар бас шийдэмгий царайтай нэг хатан, нэг гартаа наран цэцэг, нөгөө гартаа одоо сав барьчихсан байна. Урд нь муур байна. Нэг гэсэндээ энэ хүнээ цуг байхаар давхар таны ус хүслэг чадвар нэгт аягүй сайхан нэмэгдээс гадна ад жаргалтай сайхан болно. За муур бол юу шүү? Сүнслэг чадвар, зүүн сөвгийн илэрхийлэл болдгийн. Яг таны амьдралтай бас ингээ айтайхан юм байна уу, юу болж ийн тэгээ та өөрөө зүүн сөвмөр бүх юм мэдрээд зүүн сөв гэдэг чинь улам сайхан хөгжиж эхэлвэл та зөв хүнтэй байна. Тэрнээс л баг чухал юм гэвэл энэ хүнд зөв байхаар та илүү тийм амьдралын аз жаргалтай, сайхан юмтай, гой хөсөлттэй болоод илүү тийм инээж чаддаг, цэгнэдэл сайхан ажиглал мэдэрч чаддаг болж байвал та зөв хүнтэйгээ байна шүү гэдгийг танд ингээд сануулж байгаа юм байна. За харин одоо зайны хань юуны талаар одоо твин флемийн талаар орог хөзрөөс юу үзүүлсэн байна харцгаая. За ер нь та ингээ яг зөв хүнтэй очсон байна гэдэг мэдрийг гэвэл та яг тийм хамгаалагдсан 50 мэдрэмжтэй хүрч байна. Одоо энэ чинь protect буюу хамгаалагдсан. Та ер нь одоо тийм ямарваа нэг амьдралын өөрчлөлт хийхэд одоо эсвэл ямар нэг зоригтой алхам хийхэд те энэ яг зөв хүнтэйгээ очсон гэдэг мэдрийг гэвэл юу байхгүй юу? Таны одоо зөв хүн чинь бол таныг хамгаалдаг, таныг дэмждэг, таны ингэ сайхан суппортлоод одоо халамжилдаг тийм хүн байх юм шүү. Тэрээс нэг тийм ганцтай чинь ганцаардахгүй гэдэг таныг орхиод байвал наа хүн чинь бас бодолдож үзээрэй те. Эсвэл одоо бас тийм хэлүүлж ойлгодог мал ч юм уу бас бодож үзэхэд нэг буруудхан байхгүй. Тэрнээс үл яг зөв зайны ханчин бол бас тийм халамжтай сэтгэлтэй хүн байна. Үгүй бол яг нэг юм халамжлаач дурака гэж хэлэх юм уу яа тэгээ одоо мэдгүй. За тэр ч яг хоёр дахь нь йога буюу одоо йога л юм да. За яг марцнах яг таны амьдрал ер нь одоо йога дасгал хөдөлгөөнтэй тэр юм аягүй чухал байна. За тэр нь юу гэсэн үг гэвэл таны одоо зайны хань твин флем чинь танд бас тодорхой хэмжээний хэрэгчлөөг өгдөг, бас хит бас базддаггүй. Одоо ингээд өөрийгөө хөгжүүлээ ингэж ихэд одоо урайлахын байдаг хүн ер нь танд их зах юм шүү гэдэг зүйлийг танд хэлж байна. Энэ их чухал зүйл шүү. Ялангуяа обсессив одоо тийм хит ингээд нэг юм наалтам хайсвал чи ийм л байх хэрэгтэй гэдэг тийм хүн бол тань зохихгүй шүү гэдгийг хэлж байна. За харин одоо танд ямархуу одоо ингээд твин флем яадаг чинь юу анхаарах вэ? Юу болох вэ гэдгийг одоо харцгаая. За эхнийх нь хүч. Хит ингээд нэг хүнийг өөрийн болохын тулд одоо ялангуяа өөрт чинь нэг тийм хандгүй байгаа хүнийг заавал тийм өөрийн болох гээд одоо хүчин чамбал гаргаад байх шаардлага байхгүй. Энэ чинь биетэй ингэ сайн болох хэвээр бие биенийг халамжлах хэвээр болохоос биш нэг хүний ингэ халамжтай байвал наа чинь тэгээд анханасаа хамбаа зөгцсөн юм таарж ирсэн. Тэгээд болохгүй штэ. Тэгээ бас нэг айхтар бас өөр төр чинь ингээд юу яах нь юу л бол сайжрах нь. Яг үнэхээр тийм сайжрна гэж сайжрах төрлийн тийм зөөлөн борцгол яг өөр гэдэг. Тэгтэл гадуур тийм бол ховор гэдгийг бодж үзээрэй. Заавал нэг тийм бүтэхгүй ч юм уу эсвэл өөр чинь нэг тийм хайр халамж муутай хүн амьтанд одоо бити нэг тийм хайр мараа гаргаад яа ийгээд бити байгаар гэдэг зүйл нэгт ингээ хэлж байгаамаа. Хоёр дахь нь 6 зоос. За хөзрийг ажиглавал те одоо чөтгөр ингээд хоёр хүүхэд юм өгөөд нь штэ. Энэ юу гэсэн үг юм? Юу яа? Хит ингээ бас юмд ингээ тайван хүлээстэй байж болохгүй. Тодорхой хэмжээний жоохон юу байгаарэ? Хүнийг хараарай. Хүмүүстэй хоолнд сайн ярилцаарай.
Зүгээр хоос ингээд нэг юм энэ хүн ийм юм да тийм нэгэд өөтө бити бодоорой. Энд чи ингэж штэ. Чөтгөр хоёр хүүхэд ингээд нэгний нөгөө бишээ тавьж штэ. Энийг ингээд хараад нэгсэн энэ хүн бас хит найдах. Эсвэл хит энэ хүний хойноос ингээд хөөцөлдөх те. Эсвэл хит хүний өмнөөр нь орж хамгийн юм хийж болохгүй шүү. Ер нь аль аль нь л нэг юм 50 ч юм уу 60 40 тэл байхад бол та хоёрын харилцаа айгүй айтайхан байх юмаа гэж гарч иж байна. За ингээд хоёр дахь өдөр маань дуслаа. Одоо хөзөр дэлгэрэнт таалагдсан бол лайк дараараа, шеэр хийгээ, сабскрайб дараарай. Мөн донешн хийвэл маш баярлах болно. Мөн гүйлгэний утган дээрээ юу хийх хүсэж байгаа юм бурхан амьдрал байна те. Тэрийг бичээ явуулвал тэрэн чинь төлөө сайхан манифест үйлдээд ерөөлөргөө сайхан залбирах болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөй. Ер нь амьдралд урттай хугацаанд сайн байна гэдэг шиг сайхан юм байдаг юм шүү гэдгийг бодж үзээрэй тэгээд. За одоо 3 дахь хөзөрлөвгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань савааны боол буюу савааны элч. Пэ бацраа би хайг хараад байгаарай. За мэдэрч хөзрийг ажиглавал те Египтийн пирамид гэдэг шиг тийм цөлөргөх газар нэгэн уртсаа барьчихсан бие хай гэж баримлаа барилмэрвэл нэг сайхан залуу одоо холыг хараад юм шийдэмгээ зэрэг зогсож штэ. За энэ таны заяаны хань одоо тийм залуулах сэтгэлгээтэй ер нь юмд аюу тийм уян хатан гэтээ бас их дайчин төрлийн одоо хүн байна. Гэтээ их найдвар сэтгэдэг, эерэг хандлагатай, зөв хандлагатай их тийм хүн байна. Гэтээ нэг юм юу мэдэж өгдөг штэ. Бараг тийм муух тийм залуухан нэг тийм хөгшин юм биш ирнэ. Бараг тийм муухан эрэгтэй хүмүүстэйг нэг хэмэрлэн одоо амар хүмүүс идэг штэ. Тийм байж болно. Эсвэл ерөнхийдөө нэг тийм амар одоо хөдөлгөөнтэй залуус үүдэг. Нэг тийм нас амар нэг хөгшин биш ирнэ. Хөдөлгөөнтэй юм хийждэг, барьждаг. Тийм төрлийн нэг талаас бол хүн байх юм уу гэж гарч иж байгаа юм. Нөгөө талаас ерөнхийг өөрөө жоохон бие хаа юмд анхаардаг тийм төрлийн хүн байна. Тэгээ энэ хүнээс ингээ юу хүлээж авах вэ гэвэл юм байна. Тэгээ бас нэг юм хурган романтик гэж үзэж ихтэй ихэн тийм төрлийн хүн байна. Тэгэхдээ энийг хартаа цөл газар ингээ байгаа. Цөл газраас босч ирж штэ энэ хүн. Ийм учраас тодорхой хэмжээнд жоохон зовлон үзсэн, амьдрал үзсэн учраас ер нь хүмүүсийг ингээд өөрөө гэр бүл юм те бас дотны хүмүүсээ зоох байхыг хичээж боддог тийм төрлийн хүн юм уу гэдэг зүйл нэг талаас ингээ гарч иж байгаа юм аа. Тэгээ хамгийн гол нь тэнгэрийг хартаа үйл мэдрийг өгүүлрэх. Одоо энэ хүн дайчин бадангуус гадна баг зэргийн жоохон нэг тийм сэтгэлийн хөөрөлд авчих гэдэг тийм төрлийн хүн. Энийг гэхдээ ийм яг хүн өөрөөр чинь гарч иж байгаа гэвэл их сонирхолтой юм байна. Яагаад вэ гэвэл та өөрөө жоохон логик талаа сайн баггүй юу? Одоо энэ харилцаа таарын зүйл төр бол аль нэг юм балансаа барьдаг. Өөрөө ялангуяа бас нэг юм 60% та байгаад байгаа. Энэ хүн бол маш сайн хөдөлмөрж их тийм гоё хөдөлгөөнтэй хүн. Гэхдээ яг энэ хүн ер нь нэг юм чиглүүлэг үе дутдаг. Энэ чиглэлийг та хийнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр харилцаа таны талаас сонирхол 60% та энэ хүн одоо юу шүү 40% та байх юм уу гэдэг юм байгаа юм. За тэгэнгүүт хоёр дахь нь аягны хүлэг баатар. За амар гоё ингээд гялалцсан хуйдуулахтай нэгэн баатар цагаан морьтой нэг гартаа морио барьчихсан нөгөө гартаа одоо аяг барьчихсан байна штэ. За ер нь бол юу гэдэг юм энэ чигдүүлээ их гоё зүйл нэг талаас байгаа. Айгүй романтик харилцаанд болоод одоо нэг юм яг юм болоо одоо бас тийм хөлдөө өгч юу яах вэ? Нэг юм амар гоё энэ үнтэй очраа те. Одоо жирийн нэг юм юу байж байгаа нэг шүлэг өгдөг штэ. Гутлаадаа сулцуул гээд гурван дүнгээс саллаад гэдэг шиг. Тарам нэртэй найз минь яага тарих аргагүй болчоо. Анхны хайр инглигээд яг тийм зүйл болно гэсэн үг. Нэг ёсондоо таны амьдрал өмнөхөөс байгаагүй тийм гоё романтик халуун дуулаа
тийм гал галуун гоё хайрыг мэдрээд би чи ийм хүн билээ юу вүлээ гэдэг ч юм уу те. Эсвэл одоо өмнө нь нэг юм турш үзэж байгаа юм жоохон би ийм гоё халуухан бай би ч юм уу. Яг тийм вайбрандаа ороод ийм онтож буй барыг чинь орондоо сэрээдэг ч юм уу те. Нэг тийм маягтай байвал нэг талаас бас зайны ханд финфлэн ч бол тэр талаар ер нь бас их зөв хүн чинь байна шүү гэдэг зүйлийг танд гарч иж байгаа юм. Яагаад вэ гэвэл чинь бэлжсэн шүү дээ. Амьдрал хосодод ер нь бие биений баланслт юм аа гэд. Энэ хүчрийг сонгосон хүн та бол ер нь жоохон өөрийгөө жоохон тийм потенциал ихтэй толгоостой боловч бас айхтар нээлттэй юм шиг байхгүй юу? А энэ хүн бол нээлттэй хөдөл нээлттэй одоо юу сайтай хөдөлгөөнтэй. Гэхдээ бас яг тарих толгой бүр амар сайн сэтгэдэг бол бас биш шүү. Сэтгэл сайтай хөдөлгөөнтэй боловч бас яг жоохон чирүүлэг юм хэрэгтэй байдаг. Тийм төрлийн хүн байгаа юм. Тэгэхээр ийм төрлийн хоёр хүн нийлэхээр амар гоё болдог. Одоо энэ хүний тэр хүний потенциал юмыг та сайн чиглүүлж өгч чаддаг. Зурд энэ хүн таныг дотор хүн шиг сайхан нээгээд илүү тийм гоё задгай гоё болгож өгдөг. Ийм гоё харилцаа танд үүсч байгаа бол юу шүү. Энэ таны зайны хэн чинь ер нь баг батаргааны юм шүү гэдэг зүйлийг танд гаргаж ирж байгаа юм аа. Хамгийн гол нь юу байх хэвээр харилцаа ингээд нэг юм байдгийн хооны мөн буюу одоо тийм фалсан шатанд байдаг. Найзууд ч бай, шинхэн танилцсан найзууд ч бай, эсвэл хосууд ч бай. Тэгж байгаа мунтарчдаг. Нэг юм одоо өвгийн мөн хоёрын шатанд орчдөг хгүй юу? Та хоёр бол ер нь нэг тийм биш. Байнгын бие бинийгээ гоё хайрлаа халамжлаа. Байнгын бие биегээ гоё тийм одоо жижигхэн ч юм уу тийм сюрприз бариад те. Би сэтгэл гаргаад явж байх нь ер нь бол зөв хүн шүү гэдгийг нэг талаас харуулж байна. Угаас бас тийм ч угаасаа байх юм байна. Энийг ингээ ойлгох нь маш чухал. За юм. За тэгээд өөр чи юу байгаа вэ гэж харахад энэ ингээд одоо хүрхэн дунд ингээ юу байгааз буруу харилцаанд байгаа бол та юу яа амар хяналтдаг токсик юм байна. Зөв харилцан байгаа нөхцөл энэ ингээд уяаг нь барьсан учраас аюу эрүүл харилцаа болох юм байгаа юм. Энэ яг зөв твинфлэм чинь таныг тийм токсик байдалд хортой нөхцөлд одоо ийм сонирн байдалд оруулахгүй. Яг эрүүл харилцаанд бие биенийг тийм хайрлж яадаг гэдэг гоё юмд оруулах юм шүү гэдгийг тэнд сануулж байгаа юм. За 3 дахь утгаар 2 аяга. За юу байгаамаа? Одоо ингээд яг бие биенийг харуулдаг юм байгаас амар гоё юм голын хэрэг дээр одоо гоё хосууд бие биедээ одоо аяга байж штэ. Аягнаас нь алтан моо гарч ирээд одоо эмблем болж байна гэж байгаа штэ. За энэ юу гэсэн үг вэ? Их энгийн ойлгомжтой. Бие биедээ зүрх сэтгэлээ сайхан зориулнаа. Энэ нэг юм аль нэг нөгөөдөө тэ одоо би чимд хайртай гэдэг нь гэсэн биш. Яг би чимд хайртай зүрхээ би ч гэсэн би чимд хайртай. Яг бие биений хөтлөө сэтгэдэг. Тийм байх болно. Тэгтээ энэ ингэдэг аахгүй юу? Ягаад энэ ууг нь бол их тийм логик гэвэл ингэ зүйл шүү дээ. Одоо нэг өвөл болохоор цас орно гэдэг шиг. Гэхдээ энэ яагаад гэвэл та энэ нөхцөл сонсон хүнтэй өөрөө жоох нэг юм өрөөсөн хайрт авчих гэдэг байна. Та ер нь нэг юм хүнд сайн болохоор одоо юу яждаг. Тэр хүний төлөө жоох явах гэдэг. Гэтэл тэр хүн зөрөг таны төлөө явах гэдэг хүн мэддэггүй байгаа байхгүй юу? Одоо ингээл амар би бол яг нэг нэлээд ийм битүүний мэддэг байхгүй юу? Бараг Монгол орны хөгжлийн газар авч яваад байгаа юм шиг гэмээр. Нөхөр юм юу ч их гэдэггүй. Хүүхдтэй ч харддаг. Маань ихтэй хүүхдүүдээ даалгаврын хийн, хүүхдүүдээ хичээлээс наван давхар хамаг ажил төрөлх гэр орноо тэгээд зохицуулдаг. Яжт амар лос толгосойтой болохоор тэгээд юу яждаг гэр бүл амьдралаа бүгдийг авч явдаг. Нөхөр яа тий эхнэрийн өгсөн мөнгөөр тэгэл амьдрын тэг хотлаа нэг юм хотлаа ахсан тавина. Би ингээд амьдралын төлөө зүтгэж юм чинь түүн май зүгээр. Юу ч их юм байж нэг тийм юу яадаг. Тэгсэн тэгэнгүүтээ бас зүгээр ахгүй бас нэг тийм одоо хүүхнүсэг өөрөө ангитай харна хотлаа тийм бизнес дүрсгэж тийм охин мохин ярих оролддог тийм ч гэдэгхгүй юу. Тэрийг яг таны төрлийн хүн болж яах юм ялгахгүй ер нь хайрл ийм л байд юм бэ нэгэд ойлгох гэдэг магадлал байдаг гэхгүй юу. Тэгэхээр танд яг бие бинийгээ хайрладаг
ийм хариутай тийм хайр маш гоё одоо зөв зайны аим шүү гэдгийг ойлгуулж байгаамаа. За харин одоо гаргалгааны наривч сүзрүүд одоо харцгаая. За нэгдүгээрт хувь тавилангаараа энэ учирч байгаа юм байна. Нэг тийм юу гэдэг юм аа. Аюу гинтийн юм боллоо амар армаатай юм бол гинтийн баг гэж орд ирнэ. Гэтэл энэ ингээ юу болов яав энэ аюу гинтийн байна гэж битгий юм бодоорой. Хувь тавилан таныг өөрийг чинь угс юм гинтийн байдал оруулах учраас одоо ингээд бүхэн гинтийн аюу смут зөөлөн болоод явах юм аа гэдгийг танд сануулж байгаамаа. Тэгээ энийг хартаа чи юм штэ. Юу лээ. Одоо ингээд дээр нь бурхан биш тэ. Амьдралыг чинь ер нь нэг юм шинээр эхэлж байгаа байхгүй юу? Шин эхлэл учраас одоо нэг таны ингээд энэ хүнтэй очирсан, зөв хүнтэй очирсан гэдэг юм мэддэг гэвэл энэ хүнтэй очирсоос хойш ер нь ятайхан юм болдог ч юм уу? Амьдрал чинь арай илүү тийм өөрөөр хардаг ч юм уу те. Тийм ингээ амьдрал чинь эерэг өөрчлөлт гараад байвал энэ хүн зөв шүү гэдгийг нэг хэлж байна. Хоёрт нь хоёр сэлэм. За энэ бол юу вэ? Энэ хүнтэй яаж учрах вэ? Ямар үед учрах вэ гэж байгаа юм. Бодод үзээрэй. Энд чинь ер нь нэг юм сонин нэргэлдсэн яхаа мэдхгүй юм сонин болцсон үед та хүнтэй учирнаа. Одоо хөзрийг харъя л да. Нэг эмэгтэй хоёр сэлэм явчихсан. Нэг нь одоо яхаа мэдгээ байцсан. Хойно сар гарцсан байна штэ. Нүдэ бооцсон. Одоо танд зүүн сөв хэлээд идэг. Та тэр нүлэнд тоогоод идэг. Яг яхаа мэдхгүй. Олон сонголт байдаг. Аль нэгийг сонгож чаддгүй. Ийм нөхцөл байвал та юу яа? Ийм нөхцөл ингээ гинт хүн гарч ирэл ингэүүлээс тэгүүлээс ингээ чиглүүлэл баг зарим тохиол занаад ингээл одоо зөв зурууд оруулаад байвал энэ бол таны хувьд цэвэр зөв хүн. За юу? Айхтар чинь одоо чинь хар буруу санаатай яах вэ гэдгээ бодоод бүтээх шаардлага байхгүй. Зөв. За юу? Тэгээ 3 дугаарт аюу тийм ингээд нүүр тусан хүн асуудлыг энэ хүн аюу өвтийнхэн гаргаж өгөх танд одоо сонголт хийж өгч чадна. Яагаад гэвэл энэ хүнтэй та цуг байснараа илүү гоё өөрийнхөө дотор хүнтэй илүү гоё тулж чадж байна. За юу. За харин 3 дахь нь. За 8 буюу хүчтэй хөтөр. За харалтаа нэг нь юу гэсэн бэ шүү дээ. Одоо арслан хүүхөө хоёртай. Арслан бол 50 байна. Эмэгтэй бол энийг ингээд бас дарчихсан хэрнээ сагас эрхлүүлчихсэн хагас дарчихсан байна шүү дээ. За ер нь бол энэ хүнтэй цуг байснараа илүү тийм эрч хүчтэй, зоригтой, урам зоригтой одоо байж илүү тийм шинэ энергийг мэдрээд илүү тийм гоё хэмэр одоо амар тийм галмал тагцсан юм шиг л байвал яг зөв шүү. Ер нь нэг юм тийм танд өөр чинь амьдралын сорилоор хүн орж ирж байгаа гаднаас ирсэн зүг боловч энэ хүнтэй цуг байхаар одоо тийм ядарсан сонирн байгаа тайвал таны буруу шүү. Яг зөв хүнтэйгээ байхад та улам бол одоо хэмэр лундаан сэргээл бүх юм сайхан сайжраал та. Тийм байвал таны хувьд цэвэр зайны хэн чинь мөн шүү. Одоо тийм л чинь мөн шүүдийг нэгт ойлгуулж байгаа юм. Хоёрдугаарт энэ хүнтэй ингээд цуг байхаар яг зогцдог. Хинний хизээ толгой байхын, хинний хизээ сүүл байхын гэж мэддэг. Хүн чинь юм болгоно толгой байх хардгүй штэ. Заавал нэг тийм аяг багтай аим толгой байдаг ч юм уу. Эсвэл одоо тий хог шүүртэгтэй толгой байдаг ч юм уу. Эсвэл болохгүй штэ. Яг тэрнтэй адилхан зарим дээр нь хизээ ямар үед санаасаа артаагаа мэддэг байгаа харилцаанд та орцсон байвал энэ бол цэвэр одоо төвлөм чинь муу юм аа гэдгийг танд хэлж байгаа юм аа. За тэгээд нөгөө талаас юм байгаа юм. Дотор хүнтэйгээ ер нь нэг юм очир зүг сайхан олж байх хэрэгтэй. Аль талаас чинь заа юу. За харин одоо зөв одоо twin flame-ийн чинь талаар одоо зайны чинь таны чинь талаар oracle хүчрээс юу зөвлөсөн байна? Харцгаая. За хинийхэн цэцэг. За энэ цэцэгтэй ингээд учир зүгөө ажиллавал те одоо мэдрэмжээ нээгээд байвал ингэж одоо их сайхан байна гэж байгаа. За энэ юу гэсэн үг юм? Энэ хүнтэй цуг байснараа та амьдралын учир зүгээ олоод амьдралаа би ер нь ийм ингэж амьдрах юм байна. Би ингэж
амьдарч сайн мэдрэх хэрэгтэй юм байна. Энэ л эцэст би ер нь зөв зөндөө орж байгаа юм гэдгийг мэдэрч, ад жаргалыг мэдэрч сайн те сэтгэл хангалуун цугаа цагийг мэдрээ явж байвал энэ бол цэвэр зүг хүн шүү. Таны тийшээ чиглүүлэх хүн тэр хүн чинь гарч ирснээр таны одоо тийм сайхан замаар таныг чиглүүлэх юм аа гэдгийг одоо танаас сануулж байгаа юм аа. Тэрнээс тийм хоёрын оронд баачг орж ирснээр ингээд ийм шалгахтаж хатаагаад байвал тэгээд болохгүй шүү гэдгийг танд сануулж байгаа юм. Нэгт. За хоёр дахь нь support таныг дэмждэг, таны амьдралыг бас ингэ сайхан болоо бүтээгээд тийм хүн таныг одоо юу яа гэм шүү. Давхар сахиусууд чинь ингээ тэр хүнд цуг байхаар бас ад зэвээгээд явдаг. Бас буруумаас хамгаалаад байдаг, боломж гарч ирдэг бол энэ хүн цэвэр таны одоо твивлэн чинь мөн шүү гэж гарч иж байна. За харин энэ хүнтэй одоо ийм хүнийг олоход анхаарах юм уу вэ те? Юун дээр болохгүй. За эхнийх нь 7 сава. За энэ бол ийм байт юм аа. Одоо ер нь нэг юм хүнтэй цуг байхаараа одоо буруу хүнтэй ингэ цуг байгаа яаж мэдээ гэвэл алхам тутам бүр тийм санаа уралдуулдаг одоо эн чин жирийн ингээд байх болдгоо давхар чин уг нь юу штэ гэрийнхэнтэй хайртай хүнтэй цуг байхтай хүн хамгийн дотор хүнийг гаргадаг байхгүй юу. Агтл тийм хүн гарахгүй тэгээд нэг юм санаа уралдуулаад эсвэл ер нь зөвшөөрүүлэх хэрэгтэй ч юм энэ хүний тийм санаагаар нь байлгаа гэвэл энэ биш шүү. Та зөв хүнтэй цуг байвал заавал тийм санаа уралдуулахаар эрхэж хайрлаа нэлхаа тийм байж байгаа нөхцөлд та зөв хүнтэй цуг байгаа шүү. За юу. За хоёр дахь нь 3 сава. За энэ юм байгаа маа. Одоо юу гэвэл энэ хүнтэй яг зөв хүнтэй цуг байхдаа сайжрахгүй яг нэгэн хэвийн ингээ амьдрчинд одоо энэ хүн байсан ч ялаа байхгүйсэн ч ялаа адилхан л тийм хэцүү юм тулаа яваад юм гэвэл бүтэхгүй шүү. Энэ хүнтэй та цуг одоо зөв хүнтэйгээ уулзахаар таны амьдрал сайхан сайжраад бие биенийхээ балансыг аваад нурмнаас чинь нэг юм хүн нэм авсан юм шиг цээжээс чинь нэг юм сайхан гараа тавьсан юм шиг их сайхан байх хэрэгтэй атал энэ хүн байсан ч ялаа байхгүйсэн ч ялаа гэж байгаа нөхцөлд бол энэ хүн биш шүү гэдгийг ойлгороо заа юу. За ингээ 3 дахь үзэр манд дуслаа. Үзэрд одоо дэлгэрэнтэй таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрээ, сабскрайб дараарай. Мөн донешн явуулбал маш их баярлах болно. Мөн гүйлгэний утган дээр юу хийх хүсэж байна? Ямархан амьдралаар одоо амьдрмаар байна те. Тэрийг бичээ явуул тэр чинь төлөө сайхан одоо манифест хийгээд залбирлуулах болно. Тэгээд та бүхэндээ хамгийн сайхан хүссэн өрөө амьдрал гэдэг ачаага цугтаа авч явахаас биш нэг нь ингээд үүрээд нэг нь ачааны мөр болоод явдаг юм биш шүү. За тэгээ та бүхэндээ дараагийн өсөлт дэлгэлтээрээ уулзцаая.